Гэхдээ Монгол банк зарим зүйлүүдэд илүү тодорхой болгомоор юм шиг санагдах юм. Одоо 18 жилийн хугацаанд яг ингээд өгсөн хариулт чинь нэг юм судалж гэн анхаарч ажиллаж гэн гэсэн хариултуудыг өгöd байгаа юм байна. Нэгдүгээр соронзон болдог гишүүнтэй бол би санал нэг байгаад байгаа. Иргэн цэрэнжав тэргүүтээ жижиг хувьцаа эзэмшигчтэй яг шаардлагатай мэдээлэл өгөөд хугацаатай ийм хугацаанд одоо шийдвэрлэнэ гэсэн хугацаа нэгдүгээр хэлмээр байгаа. Хоёрдугаар өргөдөл гаргасан тал бол сангийн яамд нь бас өргөдөл гаргамаар юм шиг санагдаж байна. Сангийн яам өргөдөл гаргаж байгаа тал хоёр ойлголцох юм бол Монгол банк дараалд өөрчлөлт оруулах боломжтой гэсэн зүйл хэлээд байна л да. Тэгэхээр хоёр тал бол нэг асуудлыг шийдэхдээ хоёр өөр арга замаар ингээд яваад ах шиг байгаа. Миний ойлгож байгаагаар одоо өнөөдөртөө бол энэ асуудалд Монгол банкыг тодорхой хугацаатай ийм хариулт өгөөд банкны орооны зүгээс протоколоор чиглэл өгөөд тэгээд одоо тэр хугацаанд асуудал шийдвэрлэгдэхгүй бол энэ асуудал өөрөө ямар нэгэн тийм өөр шалтгаан байна гэж хардах эрсдэл үүсэж байна л да. Тэгэхээр Монгол банкнд бол одоо банкны ороо хугацаатай үүрэг чиглэл өгөөд протоколоор өгөөд өргөдөл гаргаж байгаа цэрэнжав тэргүүтээ тал сангийн яамтай бас ойлголцох хоёр тал ойлголцох хугацааны дараалд өөрчлөлт оруулах тэр зөвшөөрлөл хийх нь зөв юм болов уу гэсэн ийм саналтай байна.